Хэрв та энэ видеог үзчихвэл та санхүүгөө сонирхдог, санхүүдэд санаа тавьдаг, бас санхүүдэд зовдог нэгэн байх. Тиймдээ ч дараах асуултуудыг өөрөөсөө асуудаг байж болох юм. Хөрөнгөтэй болж чадах болов уу? Мөнгөө зөв зарцуулж байгаа болов уу? Тэтгэвд гараад надад хангалттай мөнгө байгаа билүү гэж. Тэгвэл энэ удаагийн видеогоор та бүхэнтэйгээ би таны санхүү эрүүл бас амжилттай байгааг илтгэх 10 тохионы тухай ярилцъя гэж бодлоо. Хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Манай мөнгөний сэтгэл зүй ярьдаг Money Wise Master Channel тавтай морил. Ингээд let's talk about money. Таны санхүү амжилттай бас эрүүл байгааг илтгэх эхний тохио. Strong career. За strong career-ыг би монголоор юу гэж орчуулад байна гэхээр хаач очоод ямар ч ажилд орж чаддаг, тэгээ байнгын орлоготой байхыг хэлээд байна. Тэгээ strong career-ийн ард талд нь юу байна гэхээр ямар нэгэн мэргэжилтэд эзэмшсэн боловсралтай, тэ гарын дүүтэй ч юм уу, тэ юу ч хийж чаддаг. Тэгээ тэрнгүүрээ хамгийн гол нь тогтмол байнгын мөнгө олж чаддаг тийм хүнийг strong career-тэй хүн гэдэг юм аа. Тэгээд team career-тэй хүн тэ юм хийж чаддаг, мөнгө олж чаддаг, ямар ч ажлаас гараад тэ эсвэл ажлаасаа халагдлаа гэхэд өөр ажилд очиод тэрнгүүрээ мөнгө олж чаддаг, байнгын тийм орлоготой байхыг хэлээд байна. За санхүүчин амжилттай болон эрүүл байгаагийн хоёр дахь тохио нь юу гэхээр үргүй. За манай Монгол улсад бол ялангуяа залуучуудын хувьд бол үргүй хүн гэж байхгүй болсон. Тэгээд үргүй хүнгийг олоход маш хэцүү. Гэхдээ хэрв та үргүй байна гэдэг чинь ямар нэгэн үргүй, лизинггүй, хүнд өглөггүй байна гэдэг чинь таны санхүү чинь эрүүл байна гэсэн үг. За таны санхүүг эрүүл байгааг илтгэх 3 дахь тохио нь юу гэхээр статус гейм тоглолтгүй байх. Тийм. Статус гейм тоглолтгүй. Хүн юу авч ийн, хүн ямар байшинд орж ийн, хүн ямар машинтай явж ийн. Би тэр надад юусаа хамаагүй. Би зөвхөн өөрийнхөө хүсэж байгаа юмыг хийгээд өөрийнхөө хүсэж байгаа машиныг унаад тэгээд явна. Хүний нөлөөнд автахгүй, ямар нэгэн pressure, ямар нэгэн дарамтанд орохгүй, статус гейм тоглохгүй байвал таны санхүү чинь эрүүл байна гэсэн үг. За таны санхүү эрүүл бас амжилттай байгааг илтгэх 4 дахь тохио нь юу гэхээр санхүүгийн сахлах бат. За санхүүгийн сахлах бат гэж юу хэлээд байна гэхээр төлбөр тооцоогоо тухайн хэдэн төлдөг, ямар нэгэн хэрэггүй юм мөнгө өрдгөө, санхүүгийн зорилго гаргаад тэрэндээ хүрч чаддаг тийм сахлах баттай байх юм бол таны санхүүгийн амжилттай бас эрүүл байна гэсэн үг. За санхүүчин эрүүл байгаа бас амжилттай байгааг илтгэх 5 дахь тохио нь юу вэ гэхээр мөнгөний сэтгэл зүг ойлгодог байх. За мөнгөний сэтгэл зүг ойлгогдсон байхад ямар ач тустай юм бэ гэхээр бид нар яагаад мөнгөнд өөр хандлагаар ханддгийг, бидний сэтгэл зүй мөнгөн дээр, санхүү дээр ямар одоо яаж нөлөөлдгийг те гэдгийг ойлгоцсон байхад таны санхүүчин амжилттай бас эрүүл байгааг илтгэж байгаа. Хэрв та мөнгөний сэтгэл зүг ойлгохыг хүсвэл миний YouTube сувгийг те миний видеонууд үзээрэй, намайг дагаарай. Би тэн дээр мөнгө бол мөнгөний сэтгэл зүй мөнгөнд биднэрт яаж нөлөөлдгийг, ямар өчтэй гэдгийг маш сэтгэл зүйн талаас нь тайлбарсан гоё видеонууд байгаа. Ингээд бас таамт байгаарай. За таны санхүү амжилттай бас эрүүл байгааг илтгэх 6 дахь тохио нь юу вэ гэхээр өөртөө хөрөнгө оруулалт. За өөртөө хөрөнгө оруулалт яах юм бэ гэвэл өөртөө хөрөнгө оруулж яах гэдэг чинь өөрийгөө ажлын талбар дээр тэ бэлтгэж байна. Өөрийгөө өөртөө хөрөнгө оруулж мэдгүй мө мэдэж авч байна. Тэр чинээгээр мөнгө олох боломж нэгсэн. Тэр чинээгээр тэ цалингаа ихсэхэд нэмэр болно. Тийм болохоор хамгийн том хөрөнгө оруулалт мэдээж өөртөө хөрөнгө оруулалт гэдэг. Тэгээд тэрийг ойлгосон байна. Тийм учраас таны санхүү чинь амжилттай, тэгээд бас эрүүл байна гэсэн. За таны санхүү чинь эрүүл болон амжилттай байгааг илтгэх 7 дахь тохио нь юу вэ гэхээр санхүүгийнхаа үүргийг цаг тухайд нь биелүүлдэг байх. Тэр нь юу гэсэн үг гэхээр төлбөр тооцоо, татвар юу гэдгийг те ямар нэгэн санхүүгийнхаа үүргийг цаг тухайд нь биелүүлээд цаг тухайд нь төлөөд ингэ явдаг тийм сахлах баттай байх гэж байна. Хэрэг та ийм байх юм бол таны санхүү чинь эрүүл бас амжилттай байгаа гэсэн үг ээ. За таны санхүү эрүүл болон амжилттай байгааг илтгэх 8 дахь тохио нь юу вэ гэхээр та би юу ч мэдгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх. Би бүх юмыг мэддгүйгээ мэдэж авах. Тийм болохоор өөрийгөө хөгжүүлэх, мэддгүй юмаа мэдэж авах тэр тусмаа санхүүгийн тал дээр, мөнгөний сэтгэл зүйн тал дээр мэдгүй юмаа мэдэж авч мөнгөнийхөө болон хувийн санхүүгаа өөрийн гартаа оруулж авах. Тэгэх юм бол тэгсэн цагт санхүүгийн эрүүлтэй амжилттай явна. За таны санхүү эрүүл болон амжилттай яваагийн 9 дахь тохио юу вэ гэхээр хадгаламжтай. Мөнгө хадгалж сурсан байх. Ямар нэгэн хэмжээгээр тогтмол банкнд хадгаламж хийж сурсан байх. Хэрв та
хадгаламж мөнгө хадгалж сурсан бол таны санхүү болон санхүүгийн амьдрал чинь эрүүл бас амжилттай байна гэсэн үг. За тэгэд эцэст нь таны санхүү эрүүл болон амжилттай явааг илтгэх 10 дахь тохион мэдээж хамгийн чухал хөрөнгө оруулалт. Хэрэг та хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн бол 50 50-хгүй 100 100-хгүй байнгын хөрөнгө оруулалт, урт хугацааны хөрөнгө оруулалттай байх юм бол таны санхүүгийн амьдрал чинь эрүүл байна гэсэн үг. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын тухай бол яриад нэмээгүй хийхгүй бол мэдээж хөрөнгө чинь босхгүй. Тийм учраас 100 100-хгүй 10 10-хгүй 20 20-хгүй 50 50-хгүй ямар ч хэмжээний ямар ч хүн байсан ямар ч хэмжээний мөнгөтэй байсан хөрөнгө оруулж болно. Тийм учраас бүгдээр хөрөнгө оруулцгаая. За ингээд та бүхэндээ энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Хэрэг та өөрийгөө энэ 10 тохионы аль нэгэнд нь олж харсан бол таны санхүүгийн эрүүл амьдрал чинь эрүүл болохгүй явж байгаа юм байна. Та санхүүдээ санаа зовдөг юм байна, санаа тавьдаг юм байна. Санхүүгийн төлөв сонирхдаг юм байна. Тэр бол хамгийн чухал. Тэгээд хамгийн гол нь сонирхож эхлэн, юм хийж эхлэн, ялангуяа хөрөнгө оруулж эхлэн гэдэг бол хамгийн чухал. Өчнөө видео, өчнөө подкаст, өчнөө YouTube-д ингээд үзээд дагаад намайг ингээд мянга үзээд эхлэхгүй бол мэдээж хөрөнгө босхгүй. Тийм учраас бүгдээрээ хөрөнгө оруулж эхэлцгээе. Тэгээд хөрөнгө оруулалтын тухай яаж хөрөнгө оруулах вэ? Ямар нэгэн платформ дээр жишээлбэл би өөрөө яаж хөрөнгө оруулах гэдгийг мэдхийг хүсвэл энэ видеонд дараарай. Ингээд дараа уулзлаа баярлалаа. Чао.